бас 11 сарыг одоо соёлын яамнаас бүтээлт сар болж одоо өнгөрүүлж байгаа юм байлаа. Тэгээ бүтээлт сарын хугацаанд 100 гаруй одоо төрийн болон хувийн хэмжээнд хамтарсан үйл ажиллагаанууд бол явуулж байгаа. За үүний нэг нь болохоор яг өчигдөр 11 сарын 18-ны өдөр захим одоо номын үзэсгэлэн бол нээлттэй хийсэн байгаа. Тийм энэ номын үзэсгэлэн нь болохоор одоо манай Монголын өв соёл болсон одоо бичиг одоо юу гэдгийг оюуны өмчтэй одоо бүхэл зүйлийг одоо яг захим хэлбэрээр үзэгчдэд хүргэх юм үзэсгэлэн бол захим хэлбэрээр бол нээлттэй хийсэн байгаа. Тэгээд бүх хүмүүс маань ороод одоо оюуныхаа үнэт зүйлийг одоо бас үзээрэй, хараарай л гэж одоо бас уриалмаар байна. Nice. Нэр юу гэсэн чи ном гэсэн чи би нэр гоё юм санд орчлоо. Одоо гэс очоод нэг одоо номын дэлгүүрүүд бас хямдэрсэн байгаа юм билээ. Ном аавна гэж. Нэрээ. Одоо нэрээ өстой гоё юм болж байгаа юм биш. Гоё өдөр болж байгаа юм биш үү? Бас өргөжлөлөө бас цаад шууд явах. Өргөжлөлөө бас яг энэ соёлын яамнаас бас нэг том арга хэмжээ зохион байгуулсан. Энэ бол болоод өнгөрсөн. Нэг 21 цагаан дээр их гэдэг нь шүү дээ. Одоо өндөр гэгээн зан базрын одоо бүтээсэн гайхалтай энэ одоо соёлын өвийг одоо үзэгчдэд анх удаа дэлгэн харуулсан байгаа. За анх удаа дэлгэн харуулахдаа ерөөсө хороггүй, шилэн хороггүй шууд ингээд бодтойр нь одоо харуулсан ба үзэгчд маань одоо яг энэ дэлгэцнэр зурглаас харж байгаа. Энд чи бүжигчээ огтуд л шүү дээ. Энэ үү? Тий. Тэгээд одоо энэ 21 цагаан дарихыг одоо даалт хэлбэрээр бол ингэж хадгалах нь одоо ёсгүй маа. Үзэгчдэд бас энэ одоо үнэт зүйлийг бас үзэгчдэд бас харуулах, танилцуулах те хойч үедээ бас одоо мэдүүлэх ийм үргийг бас одоо үүрэгтэй болоо гэж бодож байна. Тэгээд тусгаарлан бас зан үйлээр энэ ч авчирсан юм байлээ. За. Харивнаалж гэж. Харивнаалж тий. Үйл хийж яж. Жагаа яг ингэ суудаа саних шиг ингээд явхаатар хөлөө тавиад ингээд. За тэгээд энэ одоо үзсэн бол яг бас захим хэлбэрээр бичиж аваад виртуал хэлбэрээр бас хадгалсан байгаа. Энэ нь одоо ямар зорилготой гэхээр бас л ирээдүйн хойч үедээ өвлүүлэх, үлдээх зорилготой. Ийм бас арга хэмжээс болж өнгөрсөн байна. Яг ингээд хагас далилттай тий. Тэгээд энэ хөлөө ингэж суугаад. Чи яг ингэж суух гэдэг үстэй. За одоо яаж яах вэ? Яг өмдтэй л юм л да. Түр соёлоо. Би бол бүр хөдлөшгүй. За энэ үзэсгэлэн маань нөгөө нэг Зан Баазрын нэрэмжит үрслэг урлагийн музейд бол 3 өдрийн турш болж өнгөрсөн. За тэгвэл өргөжлүүлээд бас зөв зүйтэй зүйл болж тий. Тий, соёл урлагийн зүйл ярьж байгаа юм чи өргөжлүүлээд бас найз нарынхаа үзэсгэлэн ярина. За ийм юм болж байна. Зан Баазрын музей үзэсгэлэн ерөнхийдөө бол нэг 21 дарих дууссан шүү дээ. Тэгвэл нь өргөжлүүлээд зураач, уран бүтээлч, гэрлэхүүгийн цаг хугацааны ир гэдэг нэртэй. Цаг хугацааны ир юм уу? Blade of the Time. Хотооны ир юм уу? Сэлэм ир гэдэг шиг тийм үзэсгэлэн нь бол нээлттэй хийж байгаа. За 25-ны хүртэл гэдэг чинь одоо нэг дахиад нэг 5 хоног үлдсэн юм байна. За энэ үзэсгэлэн нь ямар учиртай вэ? Гэрлэхгүй ерөнхийдөө бол их зөвүүн зураачлаа. Нөгөө нэг өөрийнхөө одоо үзэл бодол нь ч гэсэн нэлээд сонирхолтой. Одоо үед ерөнхийдөө бол уран бүтээл ойлгодог, үздэг хүмүүс ер нь бол ховццоо гэдэг нэг юм өдөөд байгаа байхгүй юу? Одоо нэг философч хэн гэдэг л нэг юм устай ч юм лээ. Молор эрдэн те нэг шалиг царайтай. Яа гайгүй байгаа. Тэр чинь угаасаа Playboy дээр угаасаа зургаад харуулсан шүү дээ. За. Одоо энэ уучлах байх шаардлага болчлаа. За тэгэхээр тэрэн шиг юм ингэж хүмүүс ингэж өдөж ярьдаг. Нэг юм тийм ягоор ингэж хатгаж ярьдаг. Гэрлэхүү зураачийн үдх юм бол бас яг тиймэрхүү ерөнхийдөө бол характертай. Үзэсгэлэн нь бол одоо Зан Баазрын музейд өглөө 10 цагаас орой 7 цагийн хооронд үзэсгэлэн гарч байгаа. За мэдээж бас Art Week энэ 7 хоногт маань ингээд эхэлсэн. За дараа 7 хоногийн 5 дахь хагасаа хүртэл ерөнхийдөө бол өргөжлөх баг. За Art Week нь болохоор нөгөө Michelle Expo-гийн үзэсгэлэнгийн танхим байдаг шүү дээ. Тэгээ юу ч хамаагүй зараал ингээд хийдэг. Тэгсэн чинь тэрийг амар гоё болгоцсон мөлий. Тэгээд эндээс сурвалжлага бэлдсэн байгаа. За тэгээд тэр сурвалжлаган дээр бас гоё юм бэлдсэн байгаа. Тэгээд таярыг тухайд нь барьж авнаа. За энэ яг Art Week-ийн сурвалжлага маргааш 9 цагаас өглөөний меню нэвтрүүлгээр бол гарах болно. Тэгээд өөр юм бэлдээгүй шүү те. Өөр юм ерөөсөө бэлдээгүй. Зөвхөн үзэсгэлэнгийн тухай л гарна шүү. Юу гарах гал юу ингэдэг гарах юм. гал. Сайн нэг өддөг хүмүүний талаар яг Викторийн үдэд ам шүү өөрөө. За тэгээд өөр сонирхолтой зүйл би сая автобусанд явж байгаа л ерөнхийдөө бол мэдээллүүдэд бацлаа л да. За маргааш чинь 20 шүү дээ. 11 дугаар сарын 20. За 2017 оноос эхлэн дэлхийн хүүхдийн өдөрт манад нэгдээд Нүүбийн хүүхдийн сангаас урайлсан дэлхийн 130 гаруй орнууд хамтарсан
Go Blue гэдэг нэртэй тийм хөдөлгөөн өрнүүлд юм байна. Энэ яадаг вэ гэхээр дэлхийн хүүхдийн хамгаалах өдөр, эрхийг хамгаалах өдөр маргаашуулах юм байна. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэхээс илүү хүүхдийн өдөр гэж ерөнхийдөө тэмдэглэж өнгөрүүлэх юм бэлээ. Үүнээс цааш одоо 2022 оноос хойш 11 сарын 20-ны өдрийг хүүхдийн өдөр хэмээн одоо тэмдэглэн өнгөрүүлэх юм бэлээ. Улс орон даяар. Тэгээд одоо энэ нас өндөрлөгтэй өдөртэй холбогдуулан бас урлаг соёлын арга хэмжээ болох юм байна. Одоо яг Монголын одоо тэр яг энэ өдрийн амтлагын одоо нүүр царайгаар колор сандлаг бол тодорсон юм билээ. Бас уран бүтээлээс үргэх юм билээ. Би л гэртээ 2 хүүхэдтэй өссөн юм одоо хийж өгөх бах та. Чи юу гэж бодож байна? Ямар байна? Тэгэл хүүхэдтэй л тэр өдөр цагт юу зарцуулъя. Гэхдээ манай монголчууд маань угаасаа 6 сарын 1-ний өдрийг хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тэмдэглэн өнгөрүүлдэг байгаа. Нэг хэсэг ээлжнээс талцсан байсан тийм. Их хүүхдийн их хүрсийн баяр болгоод явуулсан. Тэгэхээр одоо яг нөгөө хүүхдэд зориулсан өдөр гээд 20. За яг одоо асууч. Буцаад хүүхдийн баяр болгосон чи та яриг яасан? Хүүхдийн баяр амар гомдолтой байсан шүү. Юу яриад байна чи их хүрсийн баярын өдөр. За давхар баярлах гээд. Жага. Би бас хүүхдэл баярлуулвал бас гоё юм болов гэж бодсон. Гэтэ бас битүүхэн тэндээс нэг ааваснаас бэлэг гортод байгаамаа. Сте мостөрч чинь яриа гэсэн. За тэгэхээр энэ хугацаанд бол одоо бүх дэлгүүрүүд маань хямдрал зарласан байгаа. За тэгээд эндээс таяраас одоо ургуулж асуумаар байна л да. Дэлгүүрийн хямдрал их чухал ах шиг. Чи одоо дараа шопинг хийлдэ тэгвэл. Би одоо шууд аз хор эхлээд орно. Тэгээд энтер орно. Энтрээс би нөө юу? Монт Кристогийн шинэ хэвлэлээр гарсан байсан. Тэрийг аммаар байна. За аз хор дээр болохоор авахаар яцсан Монгол яруу найрагчтай хэд хэдэн юм байгаа. Таяр ер нь хагуур шопинг хийх гэж байна өнөөдөр. Нэг шопинг хийн гэсэн төлөвлөгөө байхгүй л. Байхгүй юм. Тэгвэл шопинг хийгээ чам мөнгө өгүүлж яах вэ? Тэгвэл ял даваа хийн штэ. Явна штэ. Чи яа штэ. Өнөөдөр амжихгүй бол яг маргааш бас явж тарах. Тийм маргааш явна. Гэтэ гол нь яг өгөх юм уу өгөхгүй юм гэдэг. За бас үзэгчдээ бас нэг мэдээлэл бас хүргэе. Дубайн Экспо дэлхийд дахин одоо болж өнгөрч байгаа. За энэ жил манай Монгол улс Дубай Экспод анх удаа оролцож байгаа. Энэ бас гоё мэдээ байна. За энэ одоо ерөөхдөө энэ Дубайн Экспо болохоор нөгөө улс орон бүр өөрсдийнхээ соёл, иргэншил, зан заншил, түүх, соёл за тэгээд одоо бүхэл зүйлийг танилцуулдаг юм уламжлалтай юм байна. За тэгээ манай Монгол улс энэ жил анх удаа орж байгаа учраас бас яг өөрсдийнхөө ингээд түүх дурсгалын зүйлийг бүгднийг хамруулсан юм павильон бас яасан бэлээ? Хийсэн бэлээ. Тэгээд павильондоо болохоор урлаг соёлын одоо нөгөө бүжиг байд юм уу, морин хуур, за тэгээд өөр уртын дуу, хөөмөж гэх зэрэг одоо нөгөө урлагийн үзүүлбэрээр бол Дубайн одоо ард түмэнд бас дэлхийн нийтэд бас гоё гайхуулсан бэлээ. Манай нөгөө их юм биш те. Гадаад хэргийн сайд амар царайтай гэж. Бацэцэг сайд маань бас үг хэлсэн энэ Дубай Экспо дээр. Тэгэхээр жил болгон бол манай Монгол улс Дубай Экспод бол оролцохоор болсон. Амир гэдэг нь миний хувьд юу шүү? Ширүүн буюу нэг тийм хүчрхэг царайтайгаар нь хэлж байгаа шүү. Тэрнээс нэг аимшиг муухай гэж хэлээг шүү. Энэ экспо одоо 11 сараас эхлээд 3 сар хүртэл үргэлжилт юм байлаа. Айгу удаан үргэлжилт юм байлээ. Тэгээд одоо дэлхийн одоо ихэнх улс орнууд бол оролцдог нь бол тодорхой болж байгаа. Тэгээд энэний нэгэнд бас манай Монгол улс нэгдээд одоо яг 11 сар эдгээр өдрүүдэд бол экспогоо үзэсгэлэнгээ бол үзүүлж байгаа юм байлээ. Одоо жишээлбэл 3 сар хүртэл үргэлжлэнэ гэх юм бол нэг өдрөө нэг улс авчихад тэгэл ивент хийхэд бол алаа хийчих нь шүү дээ. Nice. Дубайч одоо ямар их хөгжилтэй өндөр одоо юутай хөгжилтэй орн билээ. Тэгээд эдгээр одоо бас одоо энэ одоо экспор бол бүх нийт дэлхийн нийт л одоо анхаарлаа хандуулж байгаад манай Монгол улсаас яг өөрсдөө гэсэн павильонтай, үзэсгэлэнтэй, өв соёлоос ингээд үзэгчдэд танилцуулж байгаад бас их гоё л л та. Дэлхийн хэмжээний нефтийн тоглогч орн. Ерөнхийдөө бол нэгээс хоёрт ерөнхийдөө бол байнга ирэмблэгдэж байдаг. За тэгээд нэг хүн амын дотоодын нийт бүтээгдэхүүн гэж ярьдэн шүү дээ. Одоо хүн амд ноогддог юугаар бол ер нь тэнд ер нь бол нэг ядуу өнгөж байхгүй. Зөөр нэг хамгийн ядуу хүмүүсийн хороол нь хүртэл нэг саяхан шинэ хороол бариад өгсөн байсан. Тэр зургийг харсан баг те. Бүр тусдаа зантай, одоо бохирын хоолойтой. За нэг стандартын манай нэг Сүхбаатарын нэг юм юутэй юу шиг нэг хашаануудтай шиг нэг тийм догчлол могчлтой. Тэр үн тасархаар гэж хэлсэн. За тэгэхээр үзэгчтэй ингээд хэсэгэн хормын дараа үргэлжлүүлцгээ бүгдээрээ. За өнөөдөр Child 11 телевизээр
та бүхэндээ өглөөний мэд хөтөлбөр маань шууд хүрж байгаа. За эх 7 хоногудад бас юу болох талаар та бүхэндээ хэсэг ормын дараа бид нэр ярилцах болно. За тэгээд Channel 11 телевизтэй холбоотой сонирхолтой мэдээллүүдийг та бүхэндээ хүргэх болно. За тэгэхээр эх 7 хоног чинь гоё юм болох ч байгаа тийм. Та ер нь юугаа бэлдсэн аа? 26 нийлэр гэнэ. Өмсөх юм бэлдсэн аа. За үзэгчдээ эргээ тавтай морил. За тэгээд эх 7 хоногийн тухайд хэлэх юм бол манай телевизийн албан ёсны Open Grand Open гоё юм болох гэж байгаа. Та бүхэнд маш сонирхолтой өдрийг тухайн үед та бүхэндээ үзүүлэх болно. Юу хэний утас дураад байна вэ? За жагаа чамд ямар мэдээлэл байгаа вэ? За бас дэлхийд дахинд болж байгаа кино. Шууд нөгөө анхаарал шив сарнчлаа ш. За дэлхийд дахинд болж өнгөрч байгаа бас үйл явдлын гоё мэдээллийг бас хүргэе. Ялангуяа кино урлагт болж өнгөрч байгаа. Та хэд маань бидэд нөгөө өмнө мэдээлэл хүргэсэн шүү дээ нөгөө Eternals гэдэг. Eternals кино маань нээлттэй хийсэн даруйда одоо 2-7 хоногийн турш одоо нийт 27.5 сая $10 ашиг олсон байна. За энэ одоо олсон ашгаараа одоо Netflix-ийн одоо юу Ирэмбэрэ нэгт орчлоо. Манай Squid Game-ийг одоо давчлаа. Тийм. За энэ киноны үзсэн хүмүүсийн тоогоор бол давг байгаа сте тийм. Үзсэн хүмүүсийн тоогоор. Одоо дөнгөж нээлттэйгээд 2-7 хоногод 27.5 сая $10 гэхээр цаашдаа буух хүртэл хичнээн $10 олох нь бол би таашгүй. 207 бид хоёр таашгүй гэмиг давчиж байгаа байхгүй. Тийм. За энэ Eternals одоо киног маань үзэгчд маань сайн мэдж байгаа ах. Marvel студийн бүтээл. За гол дүрд нь бол бас сонирхолтой жүжигчид бол тоглосон. Одоо бидний сайн мэдэх Angelina Jolie. За тэгээд одоо манай нөгөө Солонгос Убай штэ нөгөө царайлаг тий. Би таргалуул яг адилхан болох байх тий. Гол нь Jolie ихч мань тоглосон болохоор бас нөгөө хүн болгоны хандлт маш өндөрөөсөн байна. Angelina Jolie-гийн тоглосон дахиад нэг өөр кино бас утгагүй нээлттэй гэж байгаа Fireman гэдэг. Аврагч гэдэг нэртэй кино. Шинжлээс өмнө нээлттэй хийх бах. Тэгээд энэ нь болохоор Калифорнид ерөнхийдөө бол гарсан төмөртэй холбоотой. Тэр юуг одоо төмөрийг ашигласан гэх юм уу. Тийм сценууд маш их харагдаж байсан. За тэгээ үзэгчтэй нөгөө Eternals гэдэг киноныхаа трейлерыг хүргэж бодлоо. За тийм. 5 years ago, Thanos erased half of the population of the universe. But the people of this planet brought everyone back with a snap of a finger. The sudden return of the population provided the necessary energy for the emergence to begin. How long do we have? 7 days. We're Eternals. We came here 7,000 years ago to protect humans from the deviants. Why didn't you guys help fight Thanos? Or any war, all the other terrible things throughout history? We were instructed not to interfere in any human conflicts unless deviants are involved. By who? We need to find the others. I haven't seen some of them for centuries. Hi. Hello. This is what the end of the world looks like. At least we have front row seats. You know what's never saved the planet? Your sarcasm.
I've loved these people since the day we arrived. When you love something, you protect it. You can't protect any of them. I bet you've built the perfect safe house. I mean, what's this even made of? Vibranium? Fall collection. IKEA. Ер нь энэ киноны трейлерыг үзсэн байхад болох юм шүү. Кино үзсэн юм шиг энэ бас яг хайрцагт бас яваад байгаа байхгүй тий. Бас өөр өөрсдийн гэсэн чадрууд бас гараад их шиг тий. За тэгэхээр энэ цаг хугацаанд бас манай кино театрууд маань амь орсон байгаа. За мөн бас драмын театр, дуурийн театрууд ерөнхийдөө бол ажиллаж эхэлсэн. Ер нь үзэгчтэй ерөнхийдөө бол үйлчлээд эхэлсэн байгаа. За киноны гэх юм бол сонирхолтой кинод бас нээлттэй хэлж байгаа. Монгол кинонуудын талаар соёлоо маань хэрэг мэдээлэлтэй юм. За театрт одоо яг нэгж байгаа кино бол хараахан байхгүй байна. Нэмэх 17 маань бол нэгэд эхэлсэн байгаа. Өөр чинь Бас 11 сарын 24-нд нөгөө хүний цаана гэдэг киноны 20 дугаар анги нь бол үргэлжлэл болж гарч байгаа юм билээ. Тий. 24-нд 24-нд нээлтэн хүний цаана гэдэг тэд чи ямар продакшн мөлий? Зулаан их ч хоёр ч мартчихлаа. За та бүхэн нэг нэгдүгээр анги санаж ивэл нөгөө нэг хятадтай нэг газар нутгийн төлөө бас нөгөө тэмцдэг одоо хоёр ах トゥ залуугийн тухай гардаг штэ. Манай одоо чинь зулаан их чинь хоёр залуугийн продакшн гэдэг штэ. Нэрийг мартчихдаг. Тэр хоёрын маань яг хүний цаана гэдэг киноны 2 дугаар анги нь 11 сарын 24-нд нээлттэй хийж байгаа юм байна. Өөр ч одоо юу байлаа да. Би сайн бас хараагүй байна. Монгол кинод ерөнхийдөө бол байхын хувьд бол байгаа юм тий. За би бас 11 сарын 12-нд нээлттэй хийсэн одоо Netflix-ийн бас бүтээл Red Notice гэдэг киног бас үзэгчдээ бас трейлерыг хүргэе. Энэ киноны гол дүрийн одоо 3 жүжигчин бол одоо хүмүүсийн сайн мэдгээр одоо Ray Reynolds гэдэг залуу гой залуу тий Deadpool. За тэгээд нөгөө нэг супер woman дээр тоглодог Gal Gadot. За тэгээд одоо манай хүүхнүүд бол их онж тусдаг. Dwayne Johnson. Энэ гурийн одоо тоглосон онц сонирхолтой киног үзэгчдээс танилцуулъя. Gal Gadot маань бас маш олон залуучуудын краш байгаа. Манай зураглаач их юм шиг шүү. Заагаад ч тий өөрлөг. Ер нь бол дандаа нөгөө хүүхэд залуучууд одоо бүсгүүчүүдийн яг анхаарлын төвд үргэлж байж идэг яг 3 царайлаг Гэтэ энэ Холливуудын найруулагчдын үед би л анзаараад байдیں۔ Одоо жишээлбэл 90-ад оны үед гэх юм бол хин Леондор ч тоглодог ч охин. Натали Портман байна. За тэгээд тэрнээс өмнө гэх юм бол за ер нь ингээд жишээр ингээд харъя заяа. Тэгэн бол дандаа нөө юу гаралтай. Ивэрээ гаралтай. Бүсгүүчүүд дандаа ийм секс симпл ч юм уу. Одоо жишээлбэл манай энэ зураглаач дуртай жүжигч. Одоо энэ Gal Gadot-ыг хараад тахад их өрмөц төрхтэй тий. Яг ингээ харахад Европ хүн биш, Итали хүн биш. Тэгсэр Аз төрх бас байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ одоо еврей хүн болж таарсан уу? Еврей гаралтай. Одоо ер нь бол нэг 4 янзын гаралтай гэж өөрөө ярьд юм билээ. Япон баг байсан баг шүү. Энэ кино нээлттэй хийсэн цагаас хойш бол үзэгчдийг бол маш их өөртөө татж байгаа анхаарлын төвд байгаа юм кино. Тэгээд хоёр трейлер үзэг болоод хамтдаа үзье. Зөстөө үзээгүй юм. Been tracking your scores for a while now. Every city, every heist. Now that you've been tagged with red notices, you've become the world's most wanted criminals. And I'm the only one who can bring you in. Where'd you get that jacket? It's a statement piece. Somewhere there's a very nude cow whispering, "Worth it."
Looking for something specific or just browsing? You're under arrest. Oh my God. Read the room. You want to arrest me? Arrest me. I just want the egg. Help me catch her, and I will help you. Teamwork. Live and direct, you know we get that. Team. It feels weird in my mouth. Hello, boys. How's it going with your partner in crime? We're work wives. We're not work wives. Sister wives. We're not any kind of wives. We both know that this whole thing is going to end with you in handcuffs. Promises. Know you heard about me, right? Bye-bye, Agent John Hartley. Live and direct, you know we get that. Яг нөгөө нэг суглаан дээр ингээд нөгөө нэг юм хайж агаад бууг нь аваад бас нэг тийм суглааны болсон байл шүү дээ. Тийм үү? Ингээ эргүүлж аваад ингээ сонгож байгаа байхгүй. Тэгснээ өөрөө болохоор ингээ гартаа юугаа барьцсан. Тэгснээ худлаа ингэж эргүүлжсэн тэрийг л гаргаад ирсэн. яг ямар тэгээд нэг суглаа сая барьсан. жижиг юм байна уу? Жижиг юм шидтэй манайхаа. Нэг юм гартаа ингээ барьсан заяа. Тэгээ ингээд эргүүлээ. Тэр нь юу бөөрийнхээ цаас байсан юм уу? Тэг бөөрийнхээ хуйлцсан цаас. Тэрийгээ тэгээ үжээ гартаа барьсан юм хотлаа ингээд. Манай нэг тийм нэг нүдтэй л гар юм шиг байна. Нэг зургтайхаа ингээд дагаад. За энийг ч юм шиг. Нилээн татаад өвчсөн байсан. Тэг яаж л яг тэр нөгөө ингэсэн хүн таньдаг юм байсан. Яа. За. Марцгаж жагаад. За би тэгэхээр би сая энд юу харж байсан юм аа? Мир номын хямдралын ингээд хараа суужсэн шүү. Нэг номын дэлгүүр маань бас 11 сарын 18-наас 11 сарын 22-ны хүртэл бас хямдрал зарласан байгаа юм байна. Номын худалдааны дэлгүүрүүд маань ерөнхийдөө бүгдээр бас хямдрал зарласан байгаа юм тий. За мэрийн хувьд гэх юм бол энд харагдж байгаагаар бол 40% хямдрал зарласан юм байна. За тэгээд би эндээс бол Herbert-ийн Wills-ийг сонирхож байна. За Франц Капка бол надад байгаа одоо байгаа нь шашин тий. Зүгээр энэ гол нь номын зурлуулаа хэд идэв вэ? Чи тааж үзсэн үү? За нааг баг байхад гэж ярих юм бол манай одоо тэр юу байгаа штэ сүнээр 50 байгаа штэ. Энэгээр дүүрмэд гэсэн. Вау. Тий. Одоо болохоор яг миний өөрийн ч юм уу манай гэр бүлийн хүний цуглуулснаар болохоор одоо энэ баг нь байлах нь энэ багны дундуур гэх юм уу та. Бага. Чи тэгэд уншсан номнуудаа юу яадаг вэ? Яг хүмүүс нөө зээлүүлээ уншуулдаг эсвэл яг хав дардаг уу? Эсвэл эргээд хадгалж агаад яг өдийн хугацаанд гэх юм бол уул нь бол ингээд хүмүүс ингээд дамжуулаад явчихна, ирчин гэж ойлгодог байсан. Тий, ирдгүүл дээ. Явсан ном угаасаа хөлтэй явчих тэгээд ургаад алга болчтой юм байлаа. Тэгээд ирдгүү юм байлээ. Номоо яг хүнд өвгч болно л да. Гэхдээ бас эргэж буцаар байдалтайгаар та бүхэн хүнд өгөөрэй гэж хэлмээр. Ер нь өгөхгүй байсан ч болно дөө. Гэхдээ номыг ч юм болохоо номын хулгайг бас хулгай гэж үздэг гэдэг байгаа шүү дээ. Тэгсэн чинь Стамбулд ерөөсөө ном хулгайлсан хүн гэж ерөөс байдаг юм байлээ. Ном нь бол ингээд гудамжаар ингээд байждаг жишээ нь. Тэр ихтэй үнэн ч хийж магадгүй худлаа шааш магадгүй л дээ. Угаасаа нэг ном хулгайлахаар тийм сэтгхүүтэй биш л аахгүй юу? Тэгэхээр бас энэ дээрээс харилцаад шал өөр доголдол гарч ирж байгаа. За манай өглөөний мэнд одоо 5 дахын шууд нэвтрүүлэг бол мэдээж зочинтой явдаг. Бид нар бол байнга хэлдэг манай шинийг санаачилдаг. За тэгээд нийгэмдээ одоо зөвийг хийж бүтээдэг залуучуудаа дэмждэг гэж ярьдаг. Энэ удаад бас бид нар зочинтой байгаа. Тэгээд энэ зочин маань маш сонирхолтой бас одоо юм хийдэг хүн байгаа. Тэгээд яг зочинтойгоо уулзж жагаад танилцээд өгөө. За тэгэхээр Шторко өгчээ. Шторкийн дараа та бүхэндээ зочноо танилцуулнаа. За нэг 10-15 минут яриад дуусгая.
За өглөөний мэд нэвтрүүлэг маань шууд үргэлжилж байна. За яг одоо зочны цагаар манай студид нэгэн зочин хүрэлцэн ирсэн байна. За та өөрийгөө манай үзэгчдэд танилцуулаач. За намайг Александрын Баасан сүрэн гэдэг. Орчуудын орооны гишүүн зураач байгаа. За энэ их сонирхолтой бүтээл миний ажил дээр тавьчлаа. Энэ одоо яг юу вэ? Та нэг үзэгчдээ бас нэг гоё яагаад бүтээлээ танилцуулаач. Одоо энэ Монгол арт гэллэрээд 11 сарын 26-нд одоо нэг Монгол анх удаа ноол уран зургийн үзэсгэлэн гаргаж байгаа. Эрхэмсэг урлаггүй гээд. Тэгээ энэ одоо үзэсгэлэнд болохоор дандаа ноол уран зургууд оролцож байгаа. Тийм. За энэ яг одоо та яг ноолороор яг ийм зураг зурдаг гэж ойлгож байна уу? Тий. За танаас өөр ингэж зурдаг хүн байна уу? Анх удаа юу та Монголдо? Тэг яг энэ бүрийн хэмжээний үзэсгэлэнүүд анх удаа гарч байгаа. Яг энэ уран бүтээлийг яг уруулсан хамгийн анхны хүн үү эсвэл өмнө нь бас яг ийм жанраар одоо уралж исэн хүмүүс байсан болов уу? Яг ноолороор сайн мэдэхгүй л дээ. Ер нь би бол ийм эсгий зураг анх хийж байгаад тэгээд ер нь нөгөө нарийн технологид тэгээ нарийн нөгөө ажиллагаа хийх зураг хийхэд нөгөө ноолоор арай илүү нөгөө сайн тийм материал байгаа. Нарийн учраас 11 сарын 26-нд нээлттэй хийн үзэсгэлэнгээ хийн гэж ааш шүү дээ. Тэгэхээр одоо бүх бүтээлтэй нь одоо ноолороор хийсэн үү тийм? Тийм бүх бүтээл ноолороор хийсэн байгаа. За одоо энэ бүтээл гэхэд одоо надад бол яг мод л харагдаад байна зөв үү? Тийм яг юм нөгөө мод байгаа. Тэгээд ер нь бол нөгөө ноолоор өөрөө маш нарийн нөгөө микронтой нөгөө ширхэг нарийнтай учраас нөгөө нарийн детальтай юм зураг хийхэд ер нь уран зураг хийхэд айгүй тохиромжтой материал байгаа. Тэгээд би өөрөө бол нөгөө ноолоорыг нөгөө бодож бэлтгээд яг эсгий зургийнхаа дагуу зураг хийдэг байгаа. Одоо жишээлбэл энд бол 3 янзын өнгө харагдаж байна л да. Эднэрийг гаргахын тулд тусдаа бас уусмал ямар юм яаж вэ? Шууд гуаш юм уу? Юу тосонд хийчих чинь үү? Гэхдээ ер нь бол энэ нөгөө ноолуурын тусгай бодог байдаг. Тэр бодгаараа бодчихад тэгээд энэ зураг хийхдээ бол энэ нөгөө бодож хийдгүү. Зөвхөн яг нөгөө ноолуурынхаа ширхгээр ноолуурынхаа ширхгээр нөгөө нэг үрчлэн зулж хийдэг байгаа. За ингэж бүтээснээр нийгэмд яг ямар тустай болоо? Одоо жишээлбэл ноолуурыг одоо дэлхийд таниулна гэж явж байна уу? Альсвал одоо яг ийм чиглэлээр юм хийдэг болохоор ийм чиглэлээр гарч ирэх гэж явж байна уу? Ер нь бол яг нөгөө эсгий зураг анх хийж байгаа л нөгөө ноосоор хийж байгаа дараа нь ингээд нөгөө нарийн зураглал хийхэд ноолоор их тохиромжтой учраас ноолуураар хийж гисэн. Тэгээ ер нь бол нөгөө энэ юу ноолуурын зураг бол ер нь анх удаа бараг дэлхийд таниулж байгаа гэж болно л доо. Тэгвэл Монголын ноолуурыг дэлхийд гаргая гэсэн зорилго бас талд юм байна уу? Тэг байгаа. Ер нь бол нөгөө Монголын одоо гар урлалт гэдэг юм ер нь нөгөө бэлэг дурсгал тий. Тэр юм нөгөө бүтээгдэхүүнүүд одоо ноолуурын хувцас гэж байдгаас гадна монголчууд одоо ноолуураараа энэ уран зураг хийдэг болжээ гэдэг одоо ер нь дэлхийн нийт таниулах зорилготой байна. За үзэсгэлэнгийн хүрээнд ер нь хэр олон хүмүүс хамрагдж байгаа? Танаас гадна өөр хүмүүс байгаа юу? Би болохоор өөрөө бие даасан үзэсгэлэнгээ байна. Бие даасан үзэсгэлэн. Хэд хоног үргэлжлэх вэ? 11 сарын 26-наас 12 сарын 3-ны хооронд 7 хоног үргэлжлэнэ. Монгол арт галерейд тийм. Монгол арт галерей чинь болохоор Дүнжин гар. Тийм, Дүнжин гарын урд талд байна. За тэгэхээр эдлэгээний тухай асууя л да. Одоо энэ жишээлбэл ингээд жастал байх хэрэгтэй юу? Эсвэл нэг хевс шиг гаргаж ирээд янз янзаар ашиглах боломжтой юу? Ер нь бол ингэж нөгөө жаазалж байсан л дэрэлтэй зураг учраас тэгвэл одоо энэ удаан хадгалах хэрэгтэй гэсэн үг л дээ. За энэ бүтээл одоо хэдэн ихэр хугацаа одоо зарцуулав? Ер нь зураг бол нөгөө энэ ажиллагаанаас болоод янз бүрийн хугацаанд хийн л дээ. Зарим том хэмжээний зураг бол 2 сар ч үргэлжилнэ. Тэгээ энэ зургийн хувьд бол яг 20 хоног хийсэн. Тийм. Хичнээн ер нь бүтээл байгаа бай тань яг ноолуураар. Тэгээ одоо яг ноолуураар хийсэн нийтдээ 15-6 бүтээл оролцсон. Хөвчлэн том хэмжээний 3 метрээс 1 метр, 3 метр 1 метрийн харьцаатай их хэмжлэн янз бүрийн том зургууд байгаа. Одоо хідүүлээгээ сууж байгаас тэр хүртэл том бахна ш тий. Тий.
Хэвтээ босоо. Хэвтээ голдоо зураг байгаа. Босооч байгаа. 180-180-тай ч байгаа. Сонирхолтой юм байна тий. Яг би энийг юу гэж хараад байна гэхээр бас манай Монголын ноолорыг сонирхдаг аж ахуй нэгжүүд, хувь хүмүүс их байдаг шүү дээ. Одоо жишээлбэл цааш нь гаргаж худалдаалах зорилготой ч юм уу. Тэднэрт бас сонирхуулаад яг ийм бүтээлээр, ийм ноолороор гээд яриул их сонирхолтой санагдаад байна л да. Би нэг арилжааны талаар нь хараад байна. Та яг юу гэж бодож байна? Ер нь яг тэ нөгөө ноолорын зураг гэдэг нь дэлхийд анх удаа гэдгээр ер нь гадаадын жуулчдыг татах тий. Тэгээд монголч нь өөрөө нөгөө эсгий тоорохтой хүмүүс гэдгээр бас ноос ноолораараа өөрсдийн гэсэн ийм уран бүтээлийг хийж чаддаг байна гэж харуулах тий. Тэгээд миний бүтээлүүдийн ер нь сэдвүүд голдоо нөгөө Монголын үзэсгэлэнт байгаль тэгээд нөгөө нүүдлийн соёл ахуйг харуулсан бас зургууд байгаа. За та энэ ноолороор хүнийг зурж байгаа. Хийж исэн л ноолороор одоо энэ үзэсгэлэн дээрээ бас хөрөг зураг төлөвлөлнө л да. За та 26-нд гарах өөрийнхөө үзэсгэлэнгийн бас давуу тал. За тэгээ үзэгчтэйгээ бас ирж одоо үзээрэй гэдээ бас нэг бий байгаач уриалаач. Тэг. Ер нь одоо энэ нөгөө юунд хүмүүстэй уриалахад монголчууд одоо энэ бас оюуны өв соёл тий. Оюуны өв соёлоо харуулахын тулд одоо Монголынхоо ноос ноолуур тий ноолуураар ингээд гоёмсог бүтээлүүд уралдаг юм байна, уран зураг уралдаг юм байна. Тэгээ бас энэ үзэсгэлэнд орсон зургийн дотор бас сонгодог зурагч урсан байгаа дэлхийн. Тэгэхээр одоо Монголынхоо бас энэ уламжлалт өв соёл дээр бас нэг шинэлэг ийм бүтээл орж ирж байгаа гэдгийг бас бүгд ирж сонирхоорой гэж уриалж байна. За одоо үзэсгэлэнгийн цагийн хуваар нь хэдээс хэдийн хооронд байгаа? Тэгээ үзэсгэлэнгийн нээлт 11 сарын 26-ны 11 цагт Монгол бахархлын өдөр 11 цагт нээлттэй хийнэ. Нойр цагт сайн цагт хийнэ. Эрхэмсэг Монгол орших уу? Эрхэмсэг урлах уу? Кашмир арт гэдэг. Кашмир арт. Тэг үзэсгэлэн болно. Таны одоо яг энэ чиглэлээр та хэдэн жил дагнаж байна? Альс бол өмнө нас өөр юм туршиж үзчихээгүү. Энээс одоо дахиад одоо шинжлэхдэх одоо бодол байгаа юу? Одоо яг түрүү миний асуусан шиг одоо хэрэглэх боломжтойгоор ч юм уу тий? Тэг яг ер нь нөгөө энэ уран эсгийн зургаар эхлэхдээ бол 20 жилийн өмнөөс эхэлсэн. 20 жил. Яа энэ технологи ер нь нөгөө би өөрөө яг гардаж боловсруулсан. Энэ зургийн онцлог нь болохоор зураг нь одоо дуустлаа бол яг харах боломжгүй. Яг нэг зургийнхаа ард талаас нь хийж эхэлдэг. Нүүрэн талаас нь эхлээд арагш нь хийдэг байхгүй. Зулж өөрөө ч харах боломжгүй. Тий одоо дүрсэн ингээл зулаал явна нөгөө эскизийнхээ дагав. Тэгээ нөгөө толин тусгалаар эскизээ бэлтгээд тэгээ зулж явах явцдаа нөгөө одоо цаана нөгөө ямар зураг гарах гэдгийг би өөрөө дотроо тооцоолж одоо тэнд гэрээс үүдэр дулаан хөвтөн үлдээ тооцоолж ингэж хийх. Тийм бүх дүрслэл одоо арын нөгөө палаанууд яаж гарах хэвээр тэр бүгдийг дараалуулж нөгөө одоо давхарлаж явна гэсэн үг л дээ. Өөрөн талаас нь эхэлж тэгээ давхарлаж явсаар байгаад хамгийн сүүлд нөгөө суур арийнхаа ноол цагаан ноолуураа тавьж суураа хийгэж эсгэр үсний дараа л зургийг харах боломжтой байдаг. Зөө. Одоо шууд харагдаж штэ. Яг таныг хэлсэн чинь л маш их хөдөлмөр цаг цаа бас их нарийн технологи бас шаарддаг гэж бүтээл байна тийм ээ. За таны бас одоо яг энэ үзэсгэлэнг одоо үзсэн хүмүүс бас таны бүтээлээс бас ямар мэдрэмж аваасаа гэж та хүсэж байна. Ер нь яг энэ ноолуурын зураг бол ер нь нөгөө одоо уран зургаас бас ялгагдах онцлог нөгөө ноолуур ноос гэдэг чинь амьд материал гэж явдаг шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө бас нэг тийм амьдлаг харагдана. Нөгөө эко тал руугаа. Тэгээд бас нөгөө юу н ажиллагаа нь болохоор юм технологи нөгөө фактур ч юм уу одоо эсгэрэлт нэгтрэлтээр гарч ирдэг учраас тэгэхээр нөгөө уран зургаас ялгаатай олон янзын фактур өнгийн хувирал бол айгүй сайн ялгарч өгдөг. Би энэ одоо энэ модны энэ үрчлээнүүдийг гэж ярих юм уу те судлалуудыг гэж хараад сонирхолтой санагдаж байна л та. Яг одоо жишээлбэл будгаар ч юм уу усан будгаар зурх юм бол нэг зөвхөн шийдлийн ингээд харуулдаг шүү дээ. Одоо ингээд биернийхэн шийдлэр те. Тэгээ энэ дэр жишээлбэл одоо модны тэр салаа мөчрүүд деталууд нэлээд гоё амьд юм шиг тийм.
Тэр нь үл яг ноолуурынхаа ширхгээр ингээд нэг зулаад хийж байгаа учраас бас нэг юм материалдаг их өвөрмөц харагддаг байгаа. Кашмирын зураг Кашмирын зургууд маань дандаа юм хар цагаан байна уу эсвэл өнгөтэй байна уу? Өнгөт байгаа. Ер нь ихэнх нь өнгөтэй зургууд байгаа. Үсийг нэг одоо будганд оруулаад ноолуураа будганд оруулаад яг нөгөө скизихэд байгаа бүх төрлийн өнгөнд оруулж бэлдээд тэгээд зурдаг байгаа. Эхлээд өнгөнд оруулж бэлдээ тэгээ зурдаг уу тий. Тэгээ асуусан чинь зурдаад тийм халмаар санагдаад. Юу байдгүй. Одоо жишээлбэл 20 гаруй жил гэдэг чинь таны бас доотлын үеуд бол аль хэзээ бэлтгэгдсэн байгаа. Тэгэхээр яг энэ чиглэлээр сурж байгаа өөр зурж байгаа ч юм өөр одоо залуу уран бүтээл ч юм өөр одоо хүмүүс хэр их байна. Яг одоохондоо бол яг юм ноолоор зургаар бол хийсэн байхгүй. Яг ноосоор бол зураг хийдэг хүмүүс байгаа л та зүүн тооны. Яг нөгөө залуу юуны хувьд бол мэдгүй одоо нөгөө хүмүүс чинь юм их төвчээр шаардаж хийдэг нэг удаан хугацаанд хийдэг учраас бас нөгөө анх сургалтанд суусан хүмүүсээс нь яг тийм бие даасан тийм шеф болооч гэдэг юм уу тийм хүмүүс одоохондоо байхгүй байгаа л та. Та сургалт зохион байгуулж ирсэн байх нь тий. Тийм сургалт яг нөгөө хүмүүс төслийн хэмжээнд оюу толгой төслийн хэмжээнд 70 задгаад өмнө байгаа. Тэгээд янз бүрийн газрууд сургалт бол явуулж ирсэн. Тэгэхэд бол ер нь жоохон хашрах маягтай л юм байна тийм л байгаа. Таны энэ их төвлийн төвчээр одоо хаанаас яг яаж гараад байна те? Яагаад яг энэ ноолоор энэ уран зурагтаас ингэ дуурлах болов? Анх бол яг нөгөө ноосоор юм юу хийж үзээд нөгөө одоо хадны сүг зураг ч юм уу те. Энгийн тийм зураглалууд юм хар цагаанаар хийж үзэж байгаа. Тэгэд ер нь юм зураглал гаргах боломжтой юм байна гэд. Би өөрөө нөгөө зураасан зургийн мэрэгчлээ болохоор графикийн тэгж эхлээд дараа нь тэгээд энийгээр ер нь уран зураг хийвэл яадаг юм бэ гэж бодол төрөө. Тэгээд ноосороо бол эхлээд уран зургийн төрлийн юмнууд хийж үзэж байгаа. Тэгээ явандаа нөгөө ноос ч нөгөө бүдүүн ширхэгтэй. Тэгээ бас зарим нарийн дүрслэл уусгалт эднэр гаргахад бас жоохон учир дутагдaltaй учраас тэгээ нөгөө ноолуур руу ороод ноолуур болохоор нөгөө маш нарийн деталууд хийх боломжтой учраас тэгээд энэ зургаа сайжруулах үүднээс ноолуураар хийж гисэн. За тэгэхээр үзэгчтэй та бүхэн сонссон бах Монгол Арт Галерейд 11 сарын 26-нд. Тий 26-нд Монгол бахархлын өдрөөр ямар нэртэй хэлээ үзэсгэлний нэр? Эрхэмсэг урлах Кашмир арт. Үзэсгэлэг та бүхэн очиж сонирхох боломжтой болж байна. Өглөө 11 цагаас нээлтийн арга хэмжээтэй. За тэрнээс хойш үзэсгэлэн бол байж байна тий. Тий 7 хоног үргэлжлэх үзэсгэлэн байна. За тэгэхээр Монголд ганц байж болох ноолуураар зураг зурдаг уран бүтээлч манай өнөөдрийн өглөө хөтөлбөрийг чимлээ. Танд баярлалаа. За баярлалаа. За тэгээд цаашдын уран бүтээлийн ажилд амжилт хүсье. Мөн бас шавьтай болоорой. Тэгээд бас одоо энэ үзэсгэлэн дээр бас 11 сарын 28-ны 3 цагтыг одоо 2 цагт энэ эсгийн ноолуурын зургийнхаа юм сургалтыг тий классик тийм юу сургалт явуул. Монгол Арт Галерей дээр тийм. Зөв. Тэгэхээр яг давхар бас тийм байна. 11 одоо сонирхож байгаа хүмүүс манд байх юм бол бас 11 сарын 28-нд яг өдрийн 2 цагт Монгол Арт Галерейд одоо зураач маань өөрийн биеэр бас энэ сайхан авьяасаас зааж сургах нэ тий. Тэгэхээр сонирхож байгаа, сурахыг хүсэж байгаа бас залуучууд байх юм бол зориод очоорой гэж бас уриалмаар байна. За ингээд үзэгчтэй хэсэгэн хормын дараа эргээд уулзцгаая. Channel 10 телевизийн өглөөний мэд хөтөлбөр маань үргэлжлэж байна. За
эхлээд суучих юм уу? За тэгээд хөтөлбөр үргэлжилж байна. За би бас нэг киноны талаар мэдээллийг үзэгчтэй хүргэе. Энэ кино маань Шат гэдэг нэртэй кино. Шат. Богино хэмжээний кино. Энэ кино CICF буюу одоо Чикагогийн одоо хүүхдийн олон улсын кино наадмын одоо тэргуун байрт орсон. За энэ одоо тэргуун байрт орсноороо одоо Оскарын богино хэмжээний кино наадамд одоо өрсөлдөх хэрэгээ авсан. За энэ киноны одоо яг гол зорилго нь гэх юм бол одоо хөгжлийн бэрхшээлтэй, за оюуны хөгжил жоохон дутуу, дулмаг одоо хүмүүс одоо нийгэмд бас дуу хоолойгоо илэрхийлэх бас тэгш хэрэгтэй шүү те. Бас ажил хөдөлмөр эрхлэхэд бас боломжтой шүү гэдэг тийм зорилго бас агуулсан юм байлээ. За тэгээд Австралийн Бас Stop фильм болон одоо Монголын кино урлагийн зөвлөл хамтран бүтээсэн ийм одоо богино хэмжээний кино байгаамаа. Энэ бүтээлцсэн хүмүүс донд нь болохоор маа найзууд байгаа. Өө тийм үү. Мэдэг юм биш. Энд чинь тухайн үед ер нь бол жил гарan болж байгаа одоо финалуудад ингээд өрсөлдөөн явж байгаа кино. Тэгээд Монголын үзэгчд маань болохоор Улаанбаатар кинофестивалаар ерөнхийдөө бол анх танигдсан. Тэгээд ер нь бол үйл явдал ингээд агуулмжийн хувьд яг чинь хэлж байгаа зөв. За яг үнд бол банк толгомжтой асуудлуудын хувьд гэх юм бол нэг шат гэдэг яг нэрнээс нь хахал ойлгомжтой. Одоо хаашаа ч явхад яг үнд бол нэг юм одоо тийм хүмүүс зориулсан зам гэж өөрөөсөө байхгүй. Үйлчлэгээний газрууч угаасаа нэг тийм хүмүүс зориулсан одоо юу байхгүй, зам байхгүй. За миний мэдхий ихтлгүүртэл нэг тийм юу байгаа нэг юм төрдөг юм замны хэсэг байгаа. За бусад газрууд яг үнд бол лифт нь одоо чинь тийм доор байдаг одоо конот монот байдаг шүү дээ. Тийм ерөнхийд бол маш долмог байт юм хэлээ. За тэгээд гэр ороод яах одоо амьдрах ямар ч тийм нөхцөл угаасаа ойлгомжтой. Тэгээд энэ кинонд нийт 17 одоо яг хөгжлийн бэрхшээлтэй хүн бол оролцсон байлээ. Тэрний 12 нь болохоор Дауны синдромын хүчтэй ийм одоо хүүхдүүд бол оролцсон байгаа. За тэгээд энэ хүүхдүүдийн хувьд гэх юм бол өөрсдийн гэсэн бас кафе ажиллаулдаг. Ер нь бол удирдах байгаа хүн мэдээж тусалж дэмжинэ. Яг үйлчлэгэн дээр нь болохоор өөрсдөө кофе бэлдэн, сэндвич бэлдэн. За энэ үйл ажиллагаагаа явуулаад миний мэдхийн бараг 2 жил, 3 жил болж байна уу та. Гэхдээ ковидын үеэр яг яасныг нь бол сайн мэдэхгүй байна. Ажиллаж байгаа ямар газар үү? Энэ болохоор Баг тойрогт байдаг. Ямар нэртэй сэндвич хэлээ. Эвэл кофе шоп хэлээ. Тийм нэртэй. За энийг ер нь бол дараагийн дугаараар би та бүхэнд сурчлаад хүргэсэн ч болж байна. За тэгэхээр энэ мөчүүдэд яг үнд маш олон сонирхолтой үйл явдлууд болж байгаа. Тэр болгоныг та бүхэнд мэдээлэхэд бас цаг маань хөргөлцөхгүй байна. За эх 7 хоногийн үед гэх юм бол бид нэр маш сонирхолтой газар очих гэж байгаа. Монгол улсад анх удаага би болсон үйлдвэрийг та бүхэнд танилцуулах болно. За энэ юу вэ гэхээр тийм. Монгол улс маань ер нь бол шилийг бол зүгээр иддэм байлээ. Бараг нэг орж ирж байгаа юутай цуг ингээд уучдаг юм аа. Хондатай цуг ингээд уучдаг. За тэгээд шил үйлдвэрлэдэг газар бол манай Монгол улсад маань байгаагүй. Саяхнаас би болсон байгаа. Тэгээд үнэн хэлцтэй шил байгаагүй юм шилний үйлдвэр байгаагүй. Тийм үү. Одоо дээр үед байсан Орос тарганы нэг үед шүү дээ. Тэр чинь нүртэл ингээд авчирдаг гэсэн юм лээ. Одоо энэ цонхыг чинь хийгээд байгаа хүмүүс ч Монгол өөрсдөө хийдэггүй маш илээ. Ер нь бол үгүй бах. Гаднаас орж ирлээ. Тэр чинь хатаасан шил гэдэг нь бол яг маад оруулж ирээд тийм технологи байж магадгүй. Тэрнээс яг ингээд шилийг ингээд шатаагаад ингээд тий. Тийм бол үйлдвэр бол байхгүй. Тэгэхээр тийм газар хэдүүлээ очиж бас сонирхноо. Таярыг хар ажил хийлгэнэ сайхан. Үйлдвэр дээр ажиллалаа. Таярыг ажиллуулад ажилтсан цагийн мөнгөийг чинь би аваа. Тэгээ хоолнд орно. Тэрийн хоолоор л нэг яах өргөх гэдэг нэг үү. Хоёрыг угаасаа нэг хоолоор л найрчдаг. За тэгээд эх 7 хоногийн үед гэх юм бол түрүүн хэлсэнчлээ манай Channel 11 телевизийн нээлтийн арга хэмжээ болж байгаа. За нээлтийн арга хэмжээ маань болохоор өглөөний хөтөлбөр маань болохоор шууд хүрэхээс гадна сонирхолтой зочдыг өрөлцүүлэх болно. Бид гур байхгүй ч хийж магадгүй шүү. Эртгээ хэлж байна. Манай телевизийн нээлт бас яг Монгол бахархлын өдөр буюу 11 сарын Монгол бахархлын өдөр нээж байгаа. Биш байгаа. Биш Монгол бахархлын тусгаар тогтнолын өдөр. Сайн нөгөө нэг ахыг Монгол бахархлах гэдээ яриадсан чинь юу ачсан юм шүү дээ. Үгүй откоосаа Монгол бахархлын өдөр гэдэг өөрөө. Тэгсэн. За миний буруу болж таарсан. Монгол бахархлын маань өдөр чинь болохоор сая 20 хэдэн болсон шүү дээ. Гурлаа бас түрүү 7 хоногт шууд байсан шүү дээ. Одоо санаж байна. 26 маань болохоор яг тусгаар тогтнолоо олж авсан өдөр байхгүй. За бас яг бүх нийтийн амралт бас таардаг шүү дээ, тийм.
За энэ өдрүүдэд өнөөдрийн хувьд гэх юм бол би жоохон ингээд нэг давтаргүйтэй дээж магадгүй шүү хүмүүсээ. Та бүхэн өөрсдийнхөө Black Friday-г сайхан өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна. Миний хувьд гэх юм бол би номын дэлгүүрүүдийг дэлбэлэхээр шийдсэн байгаа. За тэгээд өнөөдөр бас застай өглөө биднийг өгтлээ. Одоо ч гэсэн орж ийн тий. Одоо ч гэсэн орж ийн. Тэгэхээр бас халтаргаа бас их үүсэх аюултай учраас бас жолооч нар болон бас явж байгаа хүмүүс маань бас болгоомжлоорой гэж хэлмээр. Би яг өглөө өөрөө яг гэрээсээ гарах чаад нөгөө мэдхгүй өвлийн готлгоо нөгөө зүгээр өсгөдөө готлогоод ирсэн чаг халтарсан байхгүй. Тэгээ харин хүмүүстэй анхааруулж байна. За би та нарт нэг уран бүтээлчийг танилцуулъя. За Mark Rablate гэдэг нэртэй уран бүтээлч байгаа. За ер нь бол YouTuber гэж хэлж болно. За Техасын Далласт амьдардаг юм уран бүтээлч байгаа. За энэ нь юу вэ гэхээр одоо бид нэр манай телевизийнхэн ер нь бол нэг нэлээд хөгжмөлөг хүмүүс байгаа тийм. DJ тийм. За ер нь бол нэг ковидын үеэр гэрээсээ нэг шууд дамжуулт хийдэг. Тэгээд тэрнгээр маш олон хүмүүст одоо танигдсан. Саяхан 101 саятх одоо нэг дагагч авсан. Тэгээд ерөнхийдөө бол гаргасан одоо контент болгоно дор хаяж нэг 12-оос 20 хэдэн сая хүн үздэг. Тэгвэл subscribe дарсан нь болохоор саяхан сая болсон. Тэгээд сүүлийн 2 жилийн хугацаанд ерөнхийдөө өөрийгөө танилцуулж байгаа нэг тийм одоо юу гэмдэ ер нь бол маш тийм эрчтэй нөхөр байгаа. Эрч хүчтэй. Тэгээд яг яаж одоо бүх хөгжмийг яг өөрөө хийж байгааг та бүхэн одоо үзүүлж байгаа клипаас харах бах. Тэгэхээр их нэлээд дөргөө клип байгаа. Таяр ч гэсэн гоё томото сууж аваад үзээрэй заяа. Тэг ингээл гоё бүжиглээл гарна штэ. За сонирхолтой юм тий. За ингээд үзэгчтэй өглөөний мэнд хөтөлбөртэй хамт байсан нийт үзэгчтэй баярлалаа. Та бүхэнд маш гоё клипийг үзүүлж байгаадаа баяртай байна. За таярт үзэгчтэй. За энэ бүтээлийг хүргээд нэвтрүүлгээд дуусгах юм байна тий. За тэгвэл өнөөдрийн баасан гарагийн ажилд нь амжилт хүсье. Тэгээд хагас бүтэн сайнд 9 цагаас бид гуравтай хамт байгаарай. Channel 11 телевиз дээр телевизтэйгээ бас үргэлж хамт байгаарай гэж хэлмээр байна. За тэгээ бид гурийн зүгээс зориулж байгаа энэ хүү гоё клипийг үзээд өнөөдрөө ирч хүчтэй эхлүүлээрэй. За маргаашийн 2 өглөөний мэд хөтөлбөр бас үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд эрт гарсан их юм аавна гэдгийг өнөөдөр та бүхэн мэдчихэж байгаа. Тэгээ оройтвол оройтож харна гэдгийг бас хэлмээр байна. За тэгээ гоё клипээ үзээд өнөөдрийнхөө өглөөний мэд хөтөлбөрөө ингээд өндөрлөе. Баяртай. Баяртай. Oh, stop.